За үргэлжлүүлээд би энэ хүү тайлснаа Хяргал сумын нутгийн зөвлөлийн дарга Баяраа ахыгаас хөдөлгөөн өрн залын. За өнөөдөр Баяраа ах манаас Шанд доо хэмээх компаниг үүсгэн байгуулад өнөөдөр бас үйл ажиллагаагаа явуулаад өдий зэрэгтэй энэ сайхан нутагтаа бас ажиллаж амьдарч байгаа. Тэгээ Баяраа ах маань сэтгэлийн сайхан мэдчилгээгээ дэвшүүлж компанийнхаа үйл ажиллагааг өнөөдөр энд цугларсан 19 сумынхаа нутгийн зонгоолондоо бас танилцуулж за мөн компанийнхаа хувийн зүгээс бас нутгийнхаа 100 жилд бас хандив өргөн сэтгэлийн үгээ хэлье гэсэн юм аа. Ингээд микрофоныг шилжүүлье. За энд хүрэлцээсэн нийт усчууд Олдсны дэвааж ус нутгаас ирсэн удирдлага Дархан аймагт амьдарч байгаа 19 сумын төлөөлөл та бүхэнд энэ үдшийн амар амгалан айлтгая. Та бүхний минь сэтгэл үргэлж халуун байж саруул ухааныг өөрчилж эрүүл амьдрахын үлцээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За ямар богино хугацаанд зөв хэмжээний газар тариалангийн салбарт бидний одоо хийсэн бүтээсэн зүйлийг үнэлж энэ жил Монгол улсын аврах тариалан гэдэг эрхэм цолыг хүртсэн байгаа бид. Тэгэхээр энд би одоо компанийнхаа удирдлагатай хэлсэн. За Увс аймгийн удирдлагад одоо өөрийн зүгээс цаашид хамтарч ажиллах, та бид хамтдаа сурах зүйл маш их байгаа учраас энд товч танилцуулах компанийнхаа таасаас өгөөё. Бид 3 жилийн дотор газар тариалангийн салбарт ямар их амжилт ариун их зүйлийг бүтээснийг та бүхэн харах боллоо. Өнөөдрийн байдлаар эх 7 хоног гэхэд манайх Солон бус улсаас 10,000 үрсэлгээ бууж байна. Монгол хүний гараар бүтсэн үзээлцгийг бид нар тарих гэж байна. Өвлийн хүлэмж орж байна. За энэний талаар манай одоо гүйцэтгэх захирал Бүрвэн маань ерөнхийд нь танилцуулна. Та бүхэн анхаараараа бид нар эрүүл хүнс ухаалаг хөдөө аж ахуй байгуулж ямар хуу зүйлд хүрснийг талаар товчхон танилцуулнаа. За ингээд компани гүйцэтгэх захирал Бүрвэг урья. 1 2 1 2. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр Увс нутгийнхаа 100 жилийн айн арга хэмжээг одоо зохион байгуулахаар хүрэлцэн ирсэн. Энэ сайхан өдрийн мэдээг хүргье. За ингээд та бүхэн дэлгэцэнд түр анхаарлаа хандуулна. Итгэлийн үрс олгож хөдөлмөрөөр өслөн өөрийн ахирлаг дэлхийн шинэ хөрсөнд бидний энэ хөрсөнд бид зөвхөн үр тариач харин уламжлал шинэлэг санааг нэгтгэсэн түүхийг боргуулж бидний харааг өнгөрсөн үеийн мэрэгэн ухаан чиглүүлж нарийн тэнцвэрийг хамгаалах тэд хүндэтгэх сэтгэлээр бид хөрсийг бичлэн хамгаалдаг. Цэвэр аюулгүй тэжээрлэг хүнс тарж өгөхийг бид зорино. Орчин үеийн техник технологи тогтвортой хөгжлийн бодлогыг барин ажиллаж байна. Насан цагцч шинэ трийг шинэ сарил явж хайрлаж оруулсан хүнс маань бидний ирээдүйн үр хүүхдүүдэд зориулагдаж үр хүүхдээ гэх бидний сэтгэлээр ирээдүйг тэтгэж байна. Шанд доо компани ухаалаг хөдөө аж ахуйг цогцлоо. За тэгээд Увс нутгийн одоо Хяргал сумын нутгийн зөвлөлийн дарга одоо Баяраа ахтайгаа энэ Шанд доо компанид одоо мөр зэрэгцэн ажиллаж байна. Тэгээд та бүхэндээ компанийн талаар
товч танилцуулах болсондоо бас баяртай байна. За Шантав компани 1995 онд үндсэндээ үйл ажиллагаа газар тариаллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна. 2002 он хүртэл одоо зах зээлийн эдийн засгийн нийгэм шилжээд хэд хэдэн одоо өмчийн эзэн өөрчлөгдөж ирсэн. За тухайн үед Сэлэнг аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт буюу хуучин одоо нэрсээр банкын үндийн их газар үр тариа төмс мөстэй ногооны хөдөө аж ахуй гэдэг ер нь томоохон бүтээн байгуулалтын юм компани маань ер нь задраад хоёр хэсэгт хуваагдаад за дараа жижиг аж ахуй нэгжүүдтэй болсон. За бид 2002 оноос нийт 560 га эргэлтийн талбайгаас эхэлсэн бол өнөөдрийн түвшинд 850 орчим га эргэлтийн талбай дээр газар тариалан хөдөө аж ахуй чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд хөдөө аж ахуйн салбар маань зах зээлийн нийгмээс хойш ер нь хэд хэдэн удаагийн уналт бослтын одоо мөчлөг дээр ирсэн. За тэгээд үүнтэй холбоотой Атрын 3 одоо ингээд 4-р аян ингээд зарлагдаж байна. Тэгэхээр бид үндсэн зорилгоо шийдвэр ухааны хүндэтгэл тулгуурласан техник технологийн шийдэл бүхий ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэсэн эрхэм зорилготойгоор алсын араагаа бол үндэсний баялагийг дэлхийн тавцанд гаргая гэсэн алсын араатайгаар үйл ажиллагаа явуулж байна. За манай компанийн үйл ажиллагаа Сэлэнг аймгийн Баянгол сум дээр яг газар тариалан ухаалаг, зойр, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуй гэсэн үндсэн чиглэлүүд маань Сэлэнг аймгийн Баянгол сумд үйл ажиллагаа явуулж байна. За үүний зэрэгцээгээр Улаанбаатар хотод хүнсний ногоо болон мах сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, мөн ухаалаг, зойр, тэжээлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төв зэрэг олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа одоо төсөл хөтөлбөрүүд маань хэрэгжиж байна. За мөн Баян онгор аймгийн Баян овоо сумд бог малынхаа одоо аж ахуйг ингээд эрхлээд явж байна. Бүтцийн хувьд дараах одоо 8 бүтцтэйгээр 80 ажилтан ажлагчтайгаар одоо үйл ажиллагаагаа явуулж байна. За үндсэн үйл ажиллагаа маань газар тариалан буюу үр тариа тэжээлийн таримл, төмс мөсний ногоо хүлэмжийн аж ахуй, тэжээл үйлдвэрлэл, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр, өрсөлгөө бойжуулах төв. За бид компост бордог одоо бас 2 жилийн өмнөөс бэлтгэж эхэлж байна. За мод үржүүлэг, мал аж ахуй технологи дамжуулах олон улсын одоо хамтын ажиллагааны төв, мал аж ахуй одоо шивцэн хэсэг байж байна. За энэ 25 оноос дэлхийн стандартад нийцсэн мал эмнэлгийг одоо бойжуулахаар төслийн хүрээнд бас явагдаж байна. За хөдөө аж ахуйн салбар дээр бид эрхэм зорилгын хүрээнд ер нь шинжлэх ухаан дээр тулгуурлаа гэдэг үүднээсээ салбарын одоо эрдэмтдийг бүрдүүлж эрдмийн зөвлөл гэж баг бүрдүүлээ одоо ингэж ажиллаж байгаа. Энэ үрээндээ бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн дандаа инновац, шинжлэх ухааны үзэгдэлээр тулгуурласан баримттай нотлоготой бүтээгдэхүүнүүдийг одоо хийгээд ингээд үүсгэж явж байна. За 2022 оноос 24 онд бид эрчим хүч цахилгаан холбоо КЭП буюу одоо ажилчдын амьдрах ая тухтай орчин, усан хангамж, услахааны систем, за техник тоног хөрөмжийн парк шинжилэл, үр тариа төмс мөсний ногооны одоо зойр, агуулга, за буруу үйлдвэрлэлийн хүлэмж, аж ахуй дотоодын болон орон нутгийн зам харилцааг бас сайжруулах. За газар тариаллын талбай суурь судалгаануудыг хийж, үр тариа тэжээлийн үйлдвэрлэл хүнсний ногооныхаа сорт сорилтуудыг хийхээс гадна ирээдүйд энэ чинь ажиллах боловсон хүчин дээр бол хамгийн төлөв анхаарч байна. Энэнийхээ хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургууль, Давхад аймагт хөдөө аж ахуйн сургууль зэрэгтэй оюутнуудыг дадлагжуулах, мэрэгшүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн явуулж байна. За энэ бол ерөнхийдөө өнгөрсөн хугацаануудад одоо хүлэмжийн болон талбай дээр тарилж ирсэн хүнсний ногоонуудын төрлүүд байж байна. За энэ жилийн манай гол бүтээгдэхүүнүүд бол 2024 онд Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа урмал газар тариалангийн хүрээлэнгийн дархан 144 сорт маань төрийн соёлт бүтээл авсан. За энэхүү үр тариа бас бид одоо таварын бүтээгдэхүүн болон тариалж гэж хийж байна. Улаанбуудаа дархан 144, за 193 сортууд 10 гээд за тэдгээрээс гадна бушуубуудаа шар буурцэг вандуу эрдэн шиш зэргийг Монгол орны одоо орны хөрснөөр ургаж болдгиймаа гэдгийг нэгдүгээр бас нотлоо. Хүнсний чиглэлийн 6 шар буурцгийг эрдэн шишийг бас тариалж амжилттай туршилтаа хийгээд ингэ явж байна. За дээрх бүтээгдэхүүн дээр тулгуурлаад Монголд одоо 90 гаруй сая малтай. Гэхдээ малын тэжээл гэдэг бол одоо хамгийн чухал. Тэгэхээр энийг бид нар шинжлэх ухааны үндэслэлээр тулгуурласан дараах бүтээгдэхүүнүүдийг гаргаж ийн эрдэн шишийн дарш
За ногоон тэжээл. За таргууч барих одоо хорголжин тэжээл гэх зэргээр бүтээгдэхүүнүүдийг гаргаад явж байна. За яг 2024 оноос өсвөр хүүхдэд зориулсан одоо багсрамал тэжээл. За Монгол адуу зүчээний азарганд зориулсан тэжээл. За сайлын үнэнд зориулсан тэжээл. За Монгол өхөр хоринд зориулсан тэжээл, хурдан морины тэжээл гэсэн үндсэн 5 төрлийн тэжээлүүдийг бол одоо масс үйлдвэрлэлээр хийгдэд явагдаж байна. За Шандуу компани шинээр нэвтрүүлж байгаа тоног төхөөрөмж технологийн хувьд бол бас хэд хэдэн онцлогуудыг нэвтрүүлсэн. Энэ ч хүрээндээ 2024 оны шилдэг тариалан шамт олон гэдэг шагналыг бас эзэн болоод байж байна. За энэ хамгийн наадад харагдаж байгаа бол үрийг мөхлөгжүүлдэг буюу үрийг гадна талаас нь хамгийн ашигтай эрдэс шим тэжээлийн бодисоор бүрдэг. Тэрийг ургамал хоорондын зайд нь зохимжтой хэмжээнд нь дамартаа утсанд хийгээд тариалахад хамгийн тохиромжтой байдлаар оруулж байгаа төхөөрөмж үйж байна. За өрсөлдөөний тоног төхөөрөмжүүд за тэдгээрийг ил талбай цорилуулах гээд Монголд анх удаа нэвтрүүлж байгаа энэ технологиг бас үйл ажиллагаанд нэвтрүүлээд явж байна. За дараагийн нэг технологи бол Монгол Улсын хөдөө аж ахуйн сургууль КОК олон улсын төсөлтэй хамтраад махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хийж байна. За шар борцгийн үйлдвэрлэлд хийж байна. За Улаанбаатарт одоо яг энэ технологийн угсралтууд хийгдэж явж байна. Төмс болон хүнсний ногоог хэрчээд угаагаад гүн хөлдөөгөөд за тэгээ пакетаас авлаад одоо худалдаанд гаргахаар эрхэм зорилгоо болгоод одоо үйл ажиллагаа маань эхлээд явж байна. За дараагийн нэг гол алхам бол Монголд одоо төмсний үрийн бодлого бол алдагдсан байж байгаа. Тэгэхээр вирусгүй үрийн одоо үржүүлгийн лабораторик Шандуу компани Баянгол сумын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа одоо яг байршил дээр хийх гээд төслийн үйл ажиллагаа маань 6 сараас одоо яг албан ёсоор хэрэгжихэд бэлэг болсон байна. За гол зүйл бол Монгол орнд энэ хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахад цагуурын хүчин зүйл байдаг. Тэгэхээр бид ухаалаг болгох үндсэн зүйл нь цагууртайгаа уялдаж ингэж явах. Учираас цагуурын автомат станцыг одоо нэвтрүүлээд явж байна. За эдгээр үйл ажиллагааг үндсэндээ явуулж байж байгаа нь Дархан аймаг болон бусад одоо аймаг сумдад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлье. За тэгээд улс нутгийн одоо 100 жилийн ойд за Хяргас нутгийн зөвлөлийн дарга одоо баяраа цэцэлтэйгээ хамтраад компани зүгээс энэ нутгийн ойд 5 сая төгрөгийн одоо хандвийг нутгийн зөвлөлөөр дамжуулан одоо та бүхэндээ хандуулж байгаагаа өгөөд болох таатай байна. За их баярлалаа та бүхэндээ 100 жилийн одоо сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэ. Улс аймгийн удирдлагууд. За баярлалаа.